За бүгдээрээ сайн байцгаана уу. За ингээд өнөөдөр болохоор ginger bug. Өмнө би ginger bug гэсэн ундааны бичлэг болж байсан шүү дээ. Одоо болохоор ginger bug. Газ нь ийм гац талдаг. Хосч байна. За ginger bug-ыг яаж хийх вэ гэхээр ерөнхийдөө бол энэ дээр яг вэ гэхээр цагаан гаага жижигхэн дүүжин ирчээд тэгээд нэг халбаг цагаан гаа хийгээд нэг халбаг сахар. За ингээд яг вэ гэхээр өдөр болгон нэг өдөрт нэг халбаг цагаан гаа нэг халбаг сахар. За одоо энэ дээр шууд гэдэг болж байгаа. Тэгээ энэ бол өөр ингээд старт шиг юм чинь. Тэгээд чихтэй цай чанаад эсвэл жимсний шүүстэй жимснээс шүүс гаргаад эсвэл өвчтэй гоё композион дээр ч юм уу энийг шүүгээд жинжрийн нөө цагаан гагийн оруулахгүйгээр шүүгээд хийчин. Тэгээд нэг 2-3 хоног битүү тагнад эсгэж юм бол тэр чинь газтай болчихно. Тэгээд хэр хурдан хэр сайн газтай болохоос хамаарат хэр их хийхээ шийднэ. Сайн ginger bug-аар 2-3 халбаг хийхэд юм болдго юм байлээ. Гэхдээ би 2-3 халбаг хийхгүй энэний баг 3-1 нь одоо 1 литрийн саунд ороод тэгээд дээрээс нь чихтэй цай хийх юм бол гоё гэсэн. Тэгээд дээрээс нь ginger bug-ны gingerний нөгөө сайн давтлаад байгаа шүү дээ. Тестостерон нэмэгтэй, дээрэс нь аюултай өрсөл хандах чадвартай. За тэгээд пробиотикийн агуулмж ихтэй, сүм хүчлийн бактериуд маш ихээр ордог. За тэгээд энэ ginger bug-ийн нэг гоё юм болохоор юу гэхээр нөгөө эсгэж байгаа ундаа чинь илүү хөөслөг, илүү тийм гоё газтай болдог. Бас гоё даалтай. Гэхдээ нэг зүйл бас хэлье гэж бодлоо. За жишээ нь энэ ч харагдаж байна уу юу? Ингээд жижигхэн цагаан хөөж үүссэн байгаа. Ийм цагаан хөөж бол юм үүсчихэд цагаан хөөж бол тийм хортой зүйл биш байгаа шүү дээ. Окей. Анх надад амар жоох эвгүй гадаас ингээд цагаан хөөж үүсчихээр энэ болохгүй болчихоо буруу болчихоо гэдэг. Цагаан хөөж зөв ерөнхийдөө үүсдэг. Энэ цагаан хөөж энэ зүгээр сайхан ийм боржорын бодолцоо аруулсаг ч юм уу, гормоны ч юм уу ийм тундас шиг хөөж бол энэ эсгэлтийн өөрийнх нь хөөж. Тэгэхээр эсгэлтийн хөөж бол байж идэг. Тэгээ хэд ихтэй болохоор би бол ингээд их болоод ирэхлээр дээрс нь тусаад авчдаг. Тэгэхээр одоо эдгээр би нэлийн олон ginger bug бэлтгэсэн байна гэсэн үг байна. Окей, за ингэж ginger bug гэхээр цагаан гаага цэвэрлээ арилгахгүй юу гэсэн. Арилгахгүй хальстаа нь угаагаад хийж юм бол ийм цагаан гааны огцон өнөр нь байхгүй болчдөг. Арилгаад хийхээр уламжлал хурц цагаан гаа нэртэй байдаг шүү. За. Окей. За амжилт.